За өнөөдөр ингээд яг аялал жуулчлалын ийм багцтай холбоотой, эрх зүйн орчинтой холбоотой асуудал нэгэнд яригдж байгаа болохоор би үл энийг аюулгүй байдал талаас нь их хараад байна. Тийм учраас аюулгүй байдлын байнгын хорон дээр бас нэг ажлын хэсэг байгуулдаг ч юм уу, энэ түүхийн хүрээлэн, аялал жуулчлалын яам, боловсролын яам, археологийн хүрээлэн гэдэг энэ байгууллагуудыг уялдуулад аюулгүй байдал байнгын хорон дээрээс ингээд гаргахгүй бол энэ их тийм одоо 4 сар гэдэг чинь их хугацааны түгшүүр он гараад төсөв батлагдчихээл тэгэл бужигнаал хин чинь нөгөө их баг хаан төрсөн гэдэг юм ингээд дэлхийд даяар маргаан болохын юм руу орцсон. Надад бүх материал нь байгаа. Энийг би аюулгүй байдлын байнгын хороонд хөргүүллийн нэгдүгээр. Хоёрдугаарт би бас нэг гадны хэдэн авцраад өнгөрсөн удаа ирэхэд би бас ойрлолттой уулзчихсан. Тэгээ бид нар нөгөө Өвөр Монголын Ордс хотоор дайраад тэгээд дараа нь би Цанжин болдог дээр аваач үзүүлээд тэгээд Дадал суманд очижсэн. Тэгэхэд Ордс болохоор Чингис хаан ташуураа унагсан газар гэж үздэг. Тэгээд тэнцээ чинь одоо Хятадын бараг аялал жуулчлалын 20 орчим хувийг бүрдүүлэхээр тийм том цогцлбор бүрдсэн. Тэгээд тэнцээ чинь жилд хаврын намрын чуулган гэдэг шиг хаврын намрын одоо тийм Чингис хааны онгоныг дахих зүйлийг дэлхийн монголчуудын хүрээнд хийдэг болцсон юм л. Тэгээ бид нэг морин хортой очдог, тэд нар 1000 морин хортой угтаж авдаг тийм. Яг ийм байдлаар ингээд явсаар аваад энэ маань ингээд ерөөхдөө нэг тийм тэр талд ингээд одоо нэг хаадуудын түүхтэй холбоотой юм асуудал маш их тийм төвлөрч байгаа зүйл бол надад бол ажиглагдчихсан. Тэгээд энд хурж ирээд Цанжин болдгийг тайлбарсан чинь налаахыг бид нэр тайлбарлах тийм түүхэн нутг нь биш. Тэгээд Дадалд очисон чинь нөгөө 3 нууранд манай нөгөө цагаан хөшөө байгаа. Тэгээд энэ ч Чингис хаан төрсөн юм а гэсэн чинь тэдүүрэл бүр инээлдэж байгаа байхгүй яг тэр ингээд нэг тийм дооглож байгаа байдлаар ч юм уу. Тэгээд нэг юм худлаа байдлаар ч юм уу. Тэгээд энэ маань ингэж зүгээр явсараа байгаад нэг юм яг хуу ордны өрөө тогтжуулах ч юм уу. Эсвэл Чингис цочд бодол юм уу эсвэл тийм ээ бид нар одоо тийм ээ одоо онгоцныхаа буудлыг Чингис хаангаа яваад байдаг. Тэгсэн чинь нөгөө төрсөн газар мадрын тогтоогдохгүй Google дээр тэмдэглэхдэггүй ингээ алга болчих юм бол хойноос нь хөөцөлдөөд бас их тийм нэмэргүй. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой манай одоо гадаад бодлоготой холбоотой бас ийм асуудал байж магадгүй маа гэж бас миний хувьд бодсон. За баярлалаа. За зүйтэй саналыг оюур